Одондөр сугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Бидний мэдэхгүй дэлхийн нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрдэгэ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Номин 5 компани, Номин шүү дээ. За боломжийг бүтээн мөнгөлтэй систем ивент итгэж байна. За өнөөдрийн сэдв сонирхолтой сэдв байна. Улс орнуудын 10 содон бэлэг гэсэн. За студид хөтлөгч Зандаа урнаанаар ажиллаж байна. За үзэгчд болон Зандаадаа энэ сайхан зуны нэгэн өдрийн мэндийг хүргье. За өдрийн мэнд. За улс орнуудын 10 содон бэлэг. Энд чинь нөгөө найрамдал, нөхөрлөл, EV, талархлын илэрхийлэл болгож улс орнууд бие биедээ өрмөц сонин бэлгэлдэг дээ. Одоо чинь Прусийн 1-р Фридрих хаан гэд Оросын их Петр хаанд хуван өрөө гэдэг өрөө бэлгэлж байгаа юм. Тэр нь болохоор алт, хув, шил, толиор чимгэлсэн бүр маш тансаг өрөөг одоо Екатерины ордонд тогтжуулж өгсөн ба. Энэ одоогийн ханшаар бүр 130 сая Америк доллар. Бүр үнэхээр үнэтэй бэлэг гэсэн үг. 130 сая долларын. Тэгэхээр садан биш. Гэтэ харамсалтай даа чинь юу яц. Дэлхийн 2 дугаар дайны үед сүйдэж үгүй болсон. Тэр шин чинь дэлхийн 8 дахь гайхамшиг гэж явагддаг л шүү дээ энэ өрөөг. Одоо чинь Илиад Одиссей гэдэг туйлыг бичсэн Хомер байгаа тийм сохор Хомер гэдэг. Тэр чи одоо чинь нэг Трой хотын дайнд ялахын тулд нэг юу бэлгэлж байгаа шүү дээ. Нэг модон морь бэлгэлж байгаа. Трой морь. Тэр чинь хэл бас ингээд нөгөө үндэстэн бие биендээ өгж бэлэг шүү дээ. За энэ мэд сонирхолтой бэлгээс яг 10-ыг нь онцлоо. За 10-т нь эрх чөлөөний хөшөө. Магадгүй нэг усаас нөгөөдөө үлгэлсэн хамгийн онцгой мэдээж хамгийн сайн мэдэх нь бол эрх чөлөөний хөшөө. Францын ард түмнээс Америкийн ард түмэнд бэлгэлсэн. 1886 оны 10 дугаар сарын 28-ны өдөр аль бие осоор ингээд дурсгажаа. Энэ хөшөө улан зэсээр хийгдсэн. Тэгэхээр энэ шин дээр ямар байсан бэ гэхээр яг цэвэр зэсний тийм улбар улаан өнгөтэй байсан. Тэгэд зэс чинь өөрөө ингээд нөгөө эсэлдээд ингээд нэг цэнхэр болчтой шүү дээ. Тийм учраас ийм номин цэнхэр өнгөтэй харагдаад байт. Тэрийг найрлах юм бол энэ чинь зүгээр зэс өнгөт. За ингээд эхлээд борлож харлаж нөгөө зэс чинь. Тэгсээр хагаад ногоорсоор одоо бүр цэнхэр ногоон болсон. Эрх чөлөөний хөшөө нь болохоор Орамын охин, эрх чөлөөний охин тэнгэр Либертасын хөшөө. Тэгэхээр юу болсон гэхээр Америкийн тусгаар тогтнолын төлөө хувьсгал тийм үү болж байгаа. Энэ хувьсгалаас Францчууд урам аваад хаан цэсгээ түлхээд унагцсан байхгүй. Тэгэхээр Францын хувьсгалчдын тэр дурсгалыг хүндгсэн тийм утга агуулгатай. Олон нийт баг нэг сайн мэдэхгүй байж магад яг эрх чөлөөний хөшөөний жижигрүүлсэн хувилбар нь өөрөө Парис хот нь байд. Энэ хөшөөг болохоор Америкчууд буцаад бэлгэлсэн байхгүй. Жижигрүүлсэн хөшөө гэдэг. Тий. Франц суух нэг Америкчууд, Францад амьдардаг Америкчууд, одоо чинь Америкт амьдардаг монголчууд гэж байдаг шүү дээ. Тэр шиг Францад амьдардаг Америкчууд өөрсдөө 1889 онд Францын хувьсгалыг яг 100 жилийн ойдон зориулан босгосон баг. Гоё төгтөө гоц. Тийм байна. За эрх чөлөөний одоо яг хөшөө бас нэг эмгтэй байгаад идэх те. Тэгээ Liberties гэж юу яг хин юм бурхан юм уу? Энэ яг ямар учиртайг нь бас сонирхож байна. Libertas. Тэгээ Libertas энэ болохоор Ромын үеих гэж штэ. Тэгэхээр чинь Ромын бүгд найрамд тус гэж байсан те. Ромын бүгд найрамд тусын үед чинь ер нь эртний грек, эртний ром чинь маш олон төрлийн бурхтай штэ. Тэгэхээр яг эрх чөлөөг хайрладаг бурхан гэж байгаа байхгүй. Вау. Одоо хулгайчдын бурхан ч гэж байгаа штэ. Эрх чөлөөг хайрладаг бурхан. Тэгэхээр тэр үе чинь боолчуудтай байсан. Гэхдээ боол хүнийг эрх чөлөөтэй болгох тийм боломж байдаг гэсэн. Тэгэхээр эзэн өөрөө сайхан сэтгэл гаргах юм бол эзнийхээ амь насыг авардаг ч юм уу эсвэл үнэхээр 10 20 жил үнж зүтгэсэн гэдэг нөгөө эзэн бүр найз болсон байж болно шүү дээ. Тэгвэл тийм ёслол үлдэнэ. Ямар ёслол гэхээр яг эрх чөлөөний ямар хэлээд либертигийн одоо нэг сүм гэж байдаг. Раунд тэгээд тэнд ингээд очиод тэрийг одоо нөгөө эрхчлөөтэй болгодог байхгүй. Тэгэхэд мянган ингээд яг тэр нөгөө юг үзэх гэж ирдэг. Одоо тэр ёслыг тэгтэн шүүгж гарч ирээд нэг юм урт таягаар мөрөн дээр ингээ хүргээд тэнгуүтэй юм дуу хэлбэрийн малгай ингээд юу яадаг ингээд толгой дээр нь тавина. Яг тэр мөчөөс эхлээд тэр хүн эрх чөлөөтэй болж цоо шинээр нэртэй болж цоо шинээр амьдрал эхлүүлдэг. Оо гайхалтай бурхны хөшөө байсан. Тэгэхээр нөгөө боолчуудын хамгийн хайртай бурхан Libertas байхгүй. Тэгэхээр чинь нөө эрх чөлөөний гэж байна. Тэ энэ нөгөө нэг нь хаан цэгласаас алдсан. Нөгөөх нь бас Америкийн нэгдсэн улсыг байгуулсан. Тэгээ хүн болгонд хийх хэрэгтэй гэдэг.
Ийм гоё утга агуулгатай байхгүй. Маш гоё агуулгатай байжээ. Тий. За 9-т нь Зарафа гэдэг нэртэй анааш бэлгэлсэн. Энэ анааш болохоор одоогоос яг 200 жилийн өмнө 1826 онд тухайд Отtomаны эзэнт гүрэн гэж маш хүчрхэг бас байлаа шүү дээ. Одоо энэ тий Туркийн нутаг дээрээс одоо үүсэтгээ цаашаа бүр ингээд том хүчрхэг болсон. Египт тэрний нэг хэсэг нэсэн аахгүй. Отtomаны эзэнт улсын нэг хэсэг зүгээр Алс холын мужин. Тэгсэн Египтийг захирагч нэг ноён байгаа. Гэтэ өөр Египт ш Албан хүн. Энэ Албан ноёныг болохоор Мухаммад Али гэдэг. Их алдартай Египтэд очих юм бол өөрсдийнхөө улсын эцэг гэдэг аахгүй. Тэгсэн Мухаммад Алигаас энэ анаашиг бэлгэлж байгаа. Хинд бэлгэлсэн гэхээр Францын хаан 10 дугаар Шарлд өргөн одоо бэлгэлж байгаа. Зөвхөн Францын хаанч биш. Австри, Английн хаадад хүртэл нэг анааш бэлгэлсэн. Тэгсэн нөгөө Англи болон Австрид өгсөн бэлгэлсэн нөгөө анааш нь 2 жил хүрэхгүй нөгөө уур амьсгалтай зохицохгүйсаар нас орцоохгүй хөргий. Амьсгал ураацсан. Харин Францд нөгөө өгсөн энэ Зарафа анааш болохоор 18 жил амьдарсан байна. Францда. Тэгэхээр Европчуудын хувьд анаашиг бүхэл бүтэн 340 жилийн дараа ахиж харсан тохиолдол. Тэрнээс өмнө нэг ганц удаа харж исэн. 340 жил шүү дээ. Тэгэхээр эн чин Зарафа бүр явсан газар бүрт одоо яг мянган европчууд одоо цуглаа шүү дээ. Бүр Францын Лион хот гэдэг те. Лион хотод Зарафаг нэг авчиж байгаа хөөх үзүүлэн болоод тэгэхэд Лион хотын 30 мянган иргэн харсан гэж байна шүү дээ. Тийм шүү дээ. Амар гоо тий. Ер нь зүгээр Улаанбаатарт нэг анааш нэг бодолтой. Хүн болгоочоор шүү дээ. Тэгэхээр Мухаммад Али яагаад энэ Францын хаанд анааш бэлгэлсэн бэ гэдэг асуулт. Тэгэхээр Египтийн удирдагчд буюу энэ Мухаммад Али тэр өдөөмөс Францд ингэж тал зассан шалтгаан тухайд Грек тусгаар технологио зарлах гээд хувьсгал хийжсэн байхгүй. Ингээд одоо Отtomаны эзэнт улсын бас одоо нэг хэсэг болсон ч юм уу те. Бид нар ингээд одоо тусгаар технологи гэдэг. Тэгсэн чи тэрийг нь Англи, Франц эднэр дэмжиж эхлэхгүй. Тэгэхээр энийг битгий дэмжээч гэд. Тэгэхээр нэг хавуулж авахгүй хөргий анаашаар. Грекийн тусгаар тогтнолыг битгий дэмжээч гэж анааш бэлгэлсэн байна шүү дээ. Тий. Яагаад? Яг үнэ. Яг тэгэхээр Мухаммад Али болохоор энэ Отtomаны эзэнт улсын нэг одоо өмнө говь аймгийнх нь жишээ нь амбан захирагч штэ. Гэтэ бараг л нэг Отtomаас нэг хараат биш. Гэхдээ зүгээр яг султаандаа бол одоо хараат. Гэтэ яг өөрөө л баг ер нь захирч чаддаг. Яг энэ Египтигээ. Тэгээд Египтийн армин ч гэсэн өөрөө бас хүчрэхэг. Тэгээд Отtomаны эзэнт улс доктортой байх юм бол өөрөө миний хүү одоо сансар жишээ нь тэр өмнө говийг бас удирдаад сансрын хүү бас одоо окторгуу гэдэг ч юм уу те бас ингээд өмнө говийг удирдах гэдэг байхгүй юу. А хэрв Грек тусгаар тогтнож юм бол өмнө говь ховд баяулг бүгд тусгаар тогтнох гэдэггүй утга нь. Тэгэхээр чи өөрт нь бас ашиггүй бөөн дайм болох гэдэг гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар Франц Англиг бити дэмжээч гэж гуйсан шалтгаан л энэ. А гэхдээ яг амьдрал дээр юусан гэхээр үнэхээр нөгөөдөл дэмжсэн. Гэхдээ хамгийн сонирхолтой нь дэмжээд Грек тусгаар технологи зарласан чинь өөрөө за нэгэнт тэгвэл Оттоман одоо задарч байгаа бол би ч гэсэн задрыг ингэдэ өөрөө Оттоманыг задлахад маш хүчтэй нөлөөлөд өөрөө бүр ингээд Истанбул руу маш ойрцсон байгаа шүү дээ маш хүчрэг зэрэгцтэй тэгээд Египтийг тусгаар тогтнолчдөг байхгүй бараг л. Тэгээд солоосоос удирдлага явж шүү те. За тэгэхэд 18 жилийн дараа Зарафа 1845 оны 1-р сард амьсгалуураас Парист түүний одоо анаашны те одоо юуг нь чихмэл болгоод хадгалсан байжгаад одоо хүртэл энэ үн төзмөр нь хэвээрээд музейтэй. За улс орнуудын 10 содон бэлгийн 8-д нь хулсны баавга. Дипломат харилцаанд маш онцгой гавь байгуулсан амтан бол хулсны баавга ирнэ. 1972 онд ерөнхийлөгч Никсон Хятад айлчилт. Форст Гамп гэдэг киног хэр манайхан санаж ивэл Форст Гамп ч нэг ингээд ширийн тэнс тоглоод байдсан шүү дээ. Энэ их чухал үйл явдал шүү. Яг бодит түүх байхгүй. Яасан гэхээр Хятад Америк хоёр ч хоорондоо маш хүүтэй харилцаад энийг хэрхэн зөөлөх вэ гэд тэгж жаад Никсон Хятад айлчлаад тэнгууд нөхөрсөг ингээд спорт ингээд бас нэг тоглолт зохион байгуулсан ширийн тенс. Тэгтэн тэр үйл явдлыг л Форст Гамп ингээд нэг ширийн тенс тоглож байгааг үзүүлсэн байхгүй. Ер нь бол за ингээд Хятад айлчлсны дараа энэ хүүтэн уур амьсгал зөөлрч байгаа шүү дээ. Тэгсэн Бээжингийн эрх баригчид Америкийн нэгдсэн улсад 2 панда бэлгэлж байгаа. Лин Синг гэдэг хос панда ирэм. Хос хоёрыг Вашингтонд үндэсний амьтны хүрээлэнд байлгаж байсан. Энэ хоёрын дундаас 5 хөөрхөн бамруулж гарсан. Гэхдээ
Гэвч бамбуушууд нь бүгдээрээ харамсалтай нь хэдхэн жилийн дотор бүгдээрээ эндсэн штэ. Хамгийн гол нь чинь Тайваны асуудлаар зөрчилтэй байгаа байхгүй юу? Хятад болохоор Тайваныг энэ манай улс гэдэг. Гадны өөр улсууд болохоор энэ хоёрыг тусад нь байлгаад байдаг. Тэгээ Хятадаас бас энэ хитрхи хүчрэх байх юм бол Тайван гэдээ бас нэг сөрөн зогсох нэг арал хэрэгтэй байгаа шүү дээ. Гэдэг ч юм чинь геополитикийн асуудал болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр Тайваны асуудлаар зөрчилтэй байсан Америк Хятадын албаныхны энэ гадаад харилцаа ингэж зөөлсөнийг панда бодлого гэж нэрийддэг. Хятад улс 1958-аас 1982 оны хооронд 9 өөр улсад Хятад улс шүү дээ. 9 өөр улсад нийт 23 панда бэлгэлсэн ба. Жил бүр одоо сая хүнийг Вашингтон амтны хүрээлэн рүү татж байсан нөгөө хос хоёр пандагийн тухайд болохоор эм нь болох нөгөө линг нь болохоор 92 онд 23 наснд өвд болж, ер нь болохоор синг нь болохоор 1999 онд 28 наснда амьсгалуурсан. Синг бол Хятадын хөлийн гадна хамгийн олон жил хүний асраанд амьдарсан улсны бааваа гэж явд. Хятад бол нөгөө бааваа их дээдэлдэг, бас ер нь их хайхтар гадагшаас тэгж явуулдгүү те. Үнэхээр л одоо бас хүндэтгэл найрамдлаа хичээгээвэл явуулдаг болов гэж бодож байна. Тий. Бэлэг болгож өгч штэ. Гэхдээ энэ Хятадын өмч хэвээр шүү гэдэг гэрээ дээ. Гэрээний заалт нь маш зузаан хуудсан ном болдоо штэ. Гайхалтай. Тий. Яг л эн чинь өөрөө Хятадынх нь өөрийнх нь нөгөө үндэсний бэлэг тэмдэг амтан. За одоо чинь за Амстердам хот нэг хусны баавга авъя гэд ингээ гуйна. Зүгээр ингээд хусны баавгагч аваа хідэн төгрөг гэхгүй шүү дээ. Бүр гуйдаг байхгүй. Улс орнууд чинь зоопаркууд. Тэгээд тэнд нь маш өндөр шаардлагатай байна. За температур нь яг хэд яг яах юм. За энийг гэхдээ яг тэдэн жил түрээслүүл гэнэ. Гэхдээ түрээслүүлнэ. Гэхдээ энэ жилийн $1 сая орчим болдог. Жил болгон $1 манай Хятадын засгийн газарт өгөх хэвээр. Тэгээд гэхдээ энэ пандаг асрах хүмүүс нь Хятад хүмүүс байх хэвээр. Тэр нөгөө зоопарк ажиж шин тэр амтны судлаач нар нь. Гэхдээ шинэхэн хус заавал идэх хэвээр. Маш их хэмжээний хус. Гэтэ энийгээ бас Хятадаас заавал авах хэвээр. Өөр угаасаа газар ургадаг ч юм уу мэдэхгүй л ургадаг л баг л та. Гэхдээ Хятадаас заавал авах хэвээр. Гэхдээ энэ бас тустай төлбөртэй. За тэгээд ингээд энэ хусны бааваас бамбууш төрөх юм бол энэ Хятадын өмч шүү. Бас одоо ухаан нэг Хятад хос Америкт очиод хүүхэд гарсан ч тэр хүүхэд одоо Хятадын иргэн шүү гэж хатаа адилхан байхгүй. Тэгээд тодорхой ингээд хугацаа өнгөрсөн дараа за одоо бид нар буцаад авъя гэвэл тэгэл авчна. Мянган зоопарк панда гуйдаг. Хятад өгдөг. Хэрэг өгөх тохиолдолд зөвхөн энэ улс оронтой ямар гоё хилцээр хийж чадсан уу, Хятад улсад ашигтай байж чадсан уу гэд найрамдлын үүднээс нэг бэлгэлж байгаа юм шиг тэгж түрээсэлдэг байхгүй. Гэхдээ бэлгэлттэй хүртэл нөгөө гэрээ явсаар ах юм. Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг. За. Маш их үн цэнтэй болгосон байна шүү дээ өөрөөсөө. Тэ. Улс орнгүй аргагүй шүү дээ зоопарк чинь тэгээд панда тол хичнээн сайхан. За улс орнуудын 10 содон бэлгийн 7-д нь шийдвэрийн ширээ гэдэг нэг ширээ байгаа. Америкт ирсэн олон содон бэлэг байгаа мэдээж. Тэрнээс эрх чөлөөний хөшөөний дараа орох хамгийн сонирхолтой бэлэг нь яг энэ цагаан ордны 100 танхимд байдаг шийдвэрийн ширээ. Цагаан ордны 100 танхимд цагаан ордны баруун жигүүрт байдаг ерөнхийлөгчийн нөгөө яг шийдвэр гаргадаг тэр танхим хэлж. Дэлхийн хамгийн том шийдвэрүүд энэ өрөөс гардаг. Энэ ширээний ард ерөнхийлөгч цуудаг Америк нэгдсэн улс юм. Тэгэхээр энэ ширээ хэн бэлгэлсэн гэхээр Британий хатан хаан Виктория бэлгэлсэн. Тэгэхээр бүр 1880 онд буюу одоо бас 146 жил юм. Ерөнхийлөгч Раттерфорд Хейс гэдэг нөхөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч байхад Виктория хатан бэлгэлж байгаа. Гэхдээ Irresolute буюу эрс шийдэм гэдэг утгатай нэг тийм хөлөг онгоц байсан байхгүй. Тэр хөлөг онгоцны царс модыг нь задлаад ийм нэртэй болгоод Irresolute гэдэг ширээ болгоцсон. Яагаад энэ хөлөг онгоцны царс модоор хийсэн бэ гэхээр 1854 онд хойд туйлын мөсөн дунд энэ хөлөг онгоц гацчихгүй юу. Тэгсэн чинь Америкийн халин магнуурын нэгэн хөлөг онгоц нөгөө хөлөг онгоцыг аваад тэнд чинь өчнөө хүмүүс одоо осгож одоо өлбөрч үхчихсэн байж болно шүү дээ. Тэгэхэд халин магнуурын загас тэднийг аваад хөлөг онгоцыг хүртэл авардаг байхгүй. Тэгээд буцааж өгөхдөө бүр зас сэлбээд гоё болгоод нэг Англид буцаад өгчдөг байхгүй. Тэгээд чинь их онцгой гоё тохиолдохгүй те хоёр улсын үндэсний хоорондох. Тэгсэн чинь 1879 онд нөгөө Resolute гэдэг нөгөө хөлөгч нь өөрөө хичнээн засвар аваад дийлдэх ойлод хуучирсан. Тэгээ энийг ер нь угаасаа эвдэхээс аргагүй болсон. Тэгт нь
маш сайн чанарын тэр царсан их биеийг нь задлаа. Задал гэдэг үүргийг Виктория хатан шууд тушааж. Гэхдээ үүгээрээ ямар нэгэн онцгой гоё юм хийчих. Тэгээд Америкийн ард түмэнд баярснаа энэнгээр илэрхийлэх гэдэг байхгүй. Тэгэхдээ нөгөө тушаал авсан хүмүүс юу хийж болох вэ гэж бодож ирсэн. Хачин гоё ширээгээд тэгээ Виктория хатаанд өгсөн чинь Виктория өстой гоё болж гингүүтээ нөгөөдг нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөлт бэлгэлж байгаа. Өөрөөр Хейсийн ширээч гэдэг энэ шийдвэрийн ширээг 1961 онд Джон Фицджеральд Кеннедиг нөгөө амь үргэсний дараа зөв өөрнөөс гаргацсан. Тэгсэн чинь хэдхэн жилийн дараа 1977 онд Жимми Картер ерөнхийлж болонгуудаа Жимми Картер үлсээр би нөгөө гоё түүхтэй ширээг нэг чи ард сумаар буцаагаад тавьсан. Одоо хүртэл энэ ширээ байгаа. Тэгэхээр энэ ширээ чи одоо бүр 150 гаруй жилийн түүхтэй. Ямар гоё түүхтэй ширээ вэ? Буратиногийн дандаа нөгөө царс модон байдаг. Царс модон ширээ, гоё ширээ. За, хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулаад өргөжлүүлье. Номин 5 гэдэг компани маань өнөөдрийн нэвтрүүлгийг бас явах боломжийг олгож ивент итгэж байгаа. Номин 5 гэдэг нь одоо номин сүлжээ дэлгүүр юм биш үү? Одоо нөгөө 5 гарan гэсэн байдаг тийм нэртэй байна. За, тэгэхээр Carnival Sale 2026 гадаад талбайн худалдааны мэдээллийг та бүхэнд хүргэх гэж байна. Тэгэхээр номингийн хамгийн том гадаад талбайн Carnival Sale-ийн өргөдгсөн худалдаа тусгаар тогтнолын талбайд 19 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа. Одоо жил бүр бас очиж худалдаа авалт хийдэг хүмүүс бас сайн мэдж байгаа хаа. За тусгаар тогтнолын талбай гэдэг маань одоо нөгөө Тэнгис кино театрын одоо уртлын талбайг л хэлээд байна. За 5 дугаар сарын 16-наас 5 дугаар сарын 24-ний дуустал одоо 9 хоног ингэж ажиллах байгаа. Тэгэхээр өглөө 10-аас 20 цагийн хооронд юм байна. Та бүхэн бас ойрхон өнгөрвөл ийшээ очиорой. Яагаад очих хэвээр вэ гэхээр 5,000 гаруй нэр төрлийн бараг 70% хүртэлх хямдралтай худалдаалагдахын зэрэгцээ олон юм урамшуул бэлгүүдийг хүлээж авах юм байна. Талбай дээр одоо янз бүрийн бас азтай энэ төр тодруулдаг тий. Тэгэхээр 5,000 гаруй нэр төрлийн бараа 70% хүртэл хямдарна гэдэг бол номин бол одоо Монголын маань бас нэлээд томоохон одоо том дэлгүүр шүү дээ тий. Тэгээ энэ тэнд нөгөө хямдрал зарлалдаг. Яг хямдарсан хэсэг нь тий одоо гайхалтай хямдрлаа гэснээр нэг 999 өндөр болцсон байдаг. За энэ бол яг бодит 70% хямдрал гэдэг бол одоо өстэй заавал очиж одоо үзэх хэрэгтэй ийм гоё задгаа худалдаа болж байна. Тэгэхээр өдөр бүр 250 мянган төгрөгөөс дээш худалдаа авалт хийсэн Азтай хоттой 5 хэрэглэгчтэй iPhone 17 хөргөвч зурагт зэрэг олон супер бэлгийн эзэдийг одоо худалдааны турш нийт 45 хаттанг ингэж шалгаруулах юм байна. За астан шалгаруулахдаа өдөр бүр 18:30-аас 19:30-ийн хооронд одоо гадаад талбайд цугларсан хэрэглэгч нарын дундаас баримт дээр нүнслэн ингэж шууд тодруулна. Тэгэхээр ч ерөөсөө тухайн өдөртөө ингэж одоо тэндээс л одоо хөрөх зурагтаа аваа явах нь шүү дээ. Одоо азтан болсон. Тэнд байгаа хүмүүсээс тодорно гэхээр айгүй бас юм боломж өндөр юм шиг санагдаж байна. За 30 мянган төгрөгөөс дээш худалдаа авалт бүрийг урамшуулж U-Point аппликейшн ашиглан урамшууллын хүрдээ эргүүлээд 10 төрлийн бэлэг бэлгэлэх юм байна. За хүрдний бэлгэнд 500 мянга 2500 бонус оноо 100 мянга 200 мянган төгрөгийн бэлгийн карт багс нь одоо Lubimimi Juice софт брендийн бүтээгдэхүүн iPhone 17 гар утас зэрэг одоо бас хүнд хэрэгтэй юм гоё бэлгнүүд байна. Хүрдээ эргүүлээл ерөөсө тухайн газартаа бэлгээ авчих юм байна. Carnival худалдааны турш одоо 3 асраас худалдаа авалт хийгээд хамгийн өндөр бонус оноо цуглуулсан эхний 50 хэрэглэгчдээ 500 мянган төгрөг хүртэлх бонус оноо бэлгэлнэ гэсэн байна. Та бүхэн яг гоё тав тухтай ингээ сайтаар нь орчоод илүү дэлгэрэнгүй бас хараарай. За одоо их гоё юм дуулгана. 70% хүртэл хямдарсан бараг дахин хямдралтайгаар авах арга одоо байгаа гэж бодож гэнэ үү та бүхэн те. За тэгвэл одоо байгаа юм байна. За Carnival Sale худалдааны хамгийн өндөр хямдралтай бараг дахин хямдруулах гэвэл та бүхэн маань U-Point аппликейшнаа одоо ашиглаад Carnival купоноо идэвхжүүлж одоо ингэж авах боломжтой. За би ингээ эфирийн өмнө гарахаар улам хэлж чадхаа болоод идэв шүү уучлаарай. За тэгэхээр одоо бас тэ U-Point аппликейшнаа та бүхэн маань бас одоо тэ нэгээд энэ хямдралыг идэвхжүүлэх юм байна. 100 төгрөгийн юм байх мо 70% хямдрах бараа байгаа. Тэгэх юм бол 30 төгрөгөөр авна. 30 төгрөгөө тэ U-Point-оор ахиж хямдруулаад 20 төгрөгөөр авна гэсэн. За би их сайн тайлбарласан байна. Ойлгосон байна. Тэгтээ яасан ууштай юм. За бүх мэдээлэл ямарцаа хүргэлээ. За улс орнуудын 10 содон бэлгийн 6-ад нь Сталинградын нээлтгээд байгаа. За 1943 онд одоо их Британий хаан 6 дугаар Жорж хаанаас зөвлөлтийн удирдагч Сталинд өгсөн бэлэг. 6 дугаар Жорж манай Элизабетийн одоо аав шүү дээ. За тэгсэн
ёслын илд баггүй энэ. Яасан гэхээр Сталинградын төлөөх тулаанд онцгой эрд зориг гаргасан зөвлөлтийн ард түмэнд Британий ард түмнээс өргөн барьсан бэлэг юм. Илдийг болохоор Уинстон Черчилль Тегераны зөвлөгөөн гэх уулзалтаар Сталинд өөрийн биеэр гардуул өгсөн ба. Энэ Тегераны зөвлөгөөн одоо гэдэг чинь их чухал шүү дээ. Иймэрхүү зөвлөгөөнөр бас Ялтын гэд бас гэрээгээд зөвлөгөөн гэдэг энэ хоёр уулзалтаар чинь Монгол улс тусгаар тогтнодог байхгүй. Хамгийн гоё. За тэгсэн Тегераны зөвлөгөөн дээр Черчилль яг ингээд Сталинд гардуулж өгч байгаа шүү дээ. Тэгсэн 1.2 м урттай ийм илдэ. Тэрний нэг талд нь болохоор ингэж утсан ба. Сталинградын хатан зүрхт иргэдэд барих 6 дугаар Жорж хааны бэлэг Британий ард түмнээс гээд Англи Оросоор сэлсэн ба. Элдний одоо хувь гэж байгаа тийм үү? Хувийг нь болохоор 18 кратын алтаар өнгөлөөд ишийг нь цэвэр болроор уралцсан ишийг нь штэ бүр. Дээр нь Англи сарнайг хааны сүлд болон нэрийн товшилтой хамт мөн шижир алтаар бүрэн сэлсэн ба. За Сталин элдийг гаргаж авахтаа гарт авч байгаа шүү дээ. Туйлыг баярлсан. Бүр хойн дээр нэг үнсчээ. Сталинградын элд болохоор одоо Волгоград дах Сталинградын тулааны түүхийн музейд хадгалж гэж байгаа. Волгоград гэдэг хот чинь өөрөө нэг орчуулбал Волго мөрний эрэг дээр хот гэх утгатай. Сталинград хот Волгоград гэдэг хот чинь нэг хэсэг Сталинград гэдэг нэртэй байж байгаа. Тэгээ буцаа 1961-аас Волгоград болж хувирсан. Тэр нэг хотын тухай л ярьж байгаа гэсэн үг. За тэгээд бас яагаад заавал Сталинградын төлөөх тий тулаанд зориулж бас бэлгэлсэн бас нэг шалтгаан байдаг хата. Тий, одоо эн чинь нөгөө Гитлер ерөөсө бүр дийлчих байлаа шүү дээ. Одоо энэ Польшиг эзэлсэн тий. Одоо баруун жишээ тэгэл нөгөө Франц эдгээр чинь бүгдээрээ будалцсан. Тэгэл одоо Дани, Голланд, Бельги юу гэдэг иргэн Европ тэр чигээр л баг эзлэгдсэн ба шүү дээ. Норвег хүртэл одоо эзлэгдсэн. Тэгж байжгаад одоо Оросыг эзлэнэ гэдэг нэг Барбарос төлөвлөгөөнд дагуу 1941 оны 6 сарын 21 төлөвдөө 22 гэдэг нэг дайрч байгаа шүү дээ. Тэгээд за юу эзлээл гэж утсан. Ингээл явчихсан. Дайн болон тулаан болгонд ялж байсан. Тэгтэл Сталинградыг эзлэх нь бүр маш чухал байсан юм. Яг тэгэхээр Сталинградыг эзэлчих юм бол одоо энэ дундад тэр чинь Оросынхон жоохон өмнө хавцаа хот шүү дээ. Тэгэх юм бол өмнө зүгт одоо энэ чинь Азербайджан энэ төргээд улсууд байгаа тэнцэнс чинь нөгөө дундад Азаас маш их нефт орж ирдэг. Тэр урсгалыг хаачих байхгүй. Нефтг бол танк юугаар явах вэ? Тэгэхээр Сталинград байршлууд тун онцгой. Сталинградыг алдаалвал зөвлөлт холбоод ус ер нь Гитлерт баг ялагдах нь бараг л тодорхой болно гэсэн үг. Ядчихад хоёр дахь нь Сталин гэдэг нэртэй. Тийм учраас Сталинград ерөөсөө энэ хотыг алдаж болохгүй хамгийн сүүлийн цусаараа болов хамгаал гэдэг даалгавар гэж байгаа юм. Тэгэхэд бүр сүрс энэ хотод нэгч бүтэн барилга үлдээг. Бүр ингээд сүүлдээ бүр энэ хотын төлөө Герман ч гэсэн маш их хүч хаяж эхэлсэн. Бөөн зардал. Зөвлөлт толгойд уусч гэсэн бөөн зардал. Тэгтэл Оросч нь болохоор яг нөгөө эх орноо хамгаалж байгаа чинь нөгөө хүмүүсээс илүү хүчтэй зөрөгтэй болдсон шүү дээ энэ сэтгүүгээр тий. Бодолтой нэг давхарт нь бүр нэг баярлага шүү дээ. Нэг давхарт нь германчууд, хоёр давхарт нь орсууд. Бүр тийм амар ширүүн тулаан болсон. Тэгээс сүүлдээ эн чинь үнэхээр Германы нөөц дуусаад энэ Сталинградыг хамгаалж ирсэн хүмүүс сүүлдээ нөгөө Германы том дивизийг чинь бүсэлж аваад тэгээд Данийг оронгоор нэргүүлчихдэг байхгүй. Ерөөсөө зөвлөлт улс одоо ялхан тодорхой. Тэгэхээр энийг Британи тий хаан одоо ингээд дуусгал болгож илд бэлгэлсэн байх нь шүү дээ. Британи ард түмэн. Энэ бол үнэхээр онцгой гоё. Түүх. За улс орнуудын 10 содон бэлгийн 5-д нь 20,000 алтан цул гэдэг. Энийг би одоо баг 10 дахь ярьж энэ маш гоё. Дэлхийн 2 дугаар дантай холбоотой өөр нэг өрнөц бэлэг байгаа. Нидерландын хаан тусаас жил бүр Канадад 20,000 алтан цул цэцэг бэлгэлдэг. Жил бүр. Одоо хүртэл тийм. Энэ бүх цэцгийн өртөг зардлыг болохоор талыг нь Нидерландын хааны гэр бүл гаргаад талыг нь Нидерландын цэцгийн холбоо гаргадаг. Ингээд яг хувааж тэлдэг. Нидерландчууд Канадад юу өртөө болчих вэ? Яасан гэхээр Дайны үеэр ирээдүйн төрийн тэргүүн нь болох Жулианы гүнжийг Канадчууд гэр бүлийн хамтаар бүтэн 3 жил орнуулчихгүй. Нидерландчин аль хэдийн одоо Гитлерт нөгөө эзлэгдсэн. Тэгэхээр хаан тэгэхээр одоо эн чинь цухтаас өөр аргагүй шүү дээ. Тэ. Тэгэд Канадад 3 жил орнуулчихгүй.
дайн дуусны дараа Нидерландын талаас анх удаа 100,000 алтан зул цэцгийг Канада руу талархал болгон илгээсэн. Эхлээд тэгснэ энэ нь уламжлуулаад жил бүр 10, 20, 30 мянган алтан зул илгээдэг болчихгүй юу? Одоогоор Нидерландчууд бараг сая гаруй алтан зул цэцгийг алтан зулын одоо булцуу илгээсэн. Тэгэхээр Канадын нийслэл Оттава гэхэд энэ нөгөө алтан зул цэцгээр нь 5 сард дандаа алтан зул цэцгийн фестивал гэж юм зохион байгуулагдсан. Жил болгон. Ингээл хотын цэцэрлэг төрөл нь тэр чигээр алтан зулын цэцэрлэг болж хувирдаг. Жил болгон. Шууд гадаанаас суулгачд юм байна тий. Гайхалтай. Жишээ нь одоо яг 10 жилийн өмнө 2016 онд гэхэд Канадын цэцэгчид бүр Канадын далбааны өнгөтэй алтан зул цэцэг хүрийг хүртэл гаргаж авсан шүү дээ. Тэгэхээр цагаан улаантай гэсэн үг. Энэ ямар гоё уламжлал тий хүндэтгэлтэй. Одоо алтан зул цэцэг ер нь бол бас үнэтэй цэцэг шүү дээ. Тий одоо Монголд тэгэхэд бол ингэж уламжлалсан. За тэгээд нөгөө нэг цэцэгний оронд мах хэлгэл өдрөө яриад байдаг тий. За гэтэл яг үндэ бас үнэхээр сайхан сэтгэл хөдлөмж түүх байна. Тэгээд бас тий Жулианы гүнжиг нэрээ оргонуулсан гэсэн яагаад бас тэгж оргонуулсан асуудал гарсан бэ? Эцгийнх нь хаахтай хоёр. Эцгийнх нь хаахтай хоёр Британд байгаа. Британд чи Норвегийн хааныг ингээд Нидерландын хааныг ч юм уу ингээд өөр хуусад ингээд оргонуулж байгаа байхгүй. Гэтэл эн чинь Гитлертэй ойрхон байгаа штэ. Дайны хөлөөс хол хол биш маш ойрхон. Их Британд тийм үү. Гэтэл хаахтай хоёр өргөдүүл юу болох вэ? Гүнж Жулиана хатаан болно. Тэгэхээр тэр хатааны бүр ингээд Атлантын далайд давуулаад Канада ойлгож байгаа юм. Гэтэл гүнж Жулиана хамаг болно. Давхар биетэй болцсон байхгүй. Аюулгүй ойлгож байгаа юм байна. Хамаг бол жирэмсэн байсан байхгүй. Юу төрчих гээдсэн. Жулиана болохоор 2 охин төрүүлсэн байсан. 3 дахь нь хэрв хүү төрөх юм бол энэ 2 охиноос төрүүлээд хүү учраас шууд хаан болно. Тэгэхээр энэ хүүхдийн эрүүл мэндийн асуудал үүсэж байгаа юм. Гэтэл Нидерландын үндсэн хуулинд Нидерландын хаан Нидерландын газар нутаг дээр төрсөн байх ёстой гэдэг байхгүй. Заавал Нидерландын газар нутаг дээр төрсөн байх ёстой гэдэг. Тэгтэл Жулианы мэдлэг гэдэг. Тэгсэн Оттава хотын төр хэмнэлгийг Канадын засгийн газар яг тэр мөчөд Нидерландын газар нутаг гэж зарлдаг байхгүй. Тэгээд охин мэдлэн л дээ. Гэтэл эн чинь сэтгэл хөдлөмт хөх байхгүй. Хэсэг хугацаанд Оттава хотын 1-р төрх гэж бодъё л тэр Нидерланд улсын газар нутаг гэж засгийн газар зарлаж байгаа учраас тэн төрсөн хүүхэд хэрвээ хүү гэсэн бол ирээдүйн Нидерландын хаан болох байсан. Ийм агуу бэлэг байсан учраас жил болгон одоо хүртэл цэцэглэл хэлдэг байна. Энэ бол хамгийн гоё бэлэг. За дөрөвт нь бас яг адилхан. Норвегийн ард түмэн Британий ард түмэнд өвөл болгон сүлд мод бэлгэлтэй одоо. Өвөл болгон. Яг л саяных шиг юм тогтцоо уламжлалцсан. Зул сар яг шинэ жилийн баярын үеэр Лондонд хүмүүсийн хамгийн их очдог газар нь Трафалгарын талбайнд тэр сүлд модыг харах гэж тэн зураг авах гэж. Үүнийг 1947 оноос хойш жил бүр норвегчууд англи руу илгээж 47 оноос хойш 80 жил. Дэлхийн 2 дугаар дайнтай холбоотой гэсэн шүү дээ. Бүтэн 5 жил Германы эзлэн түрэмгийлэлд ор Норвегийн ард түмэн өчнөө зовсон. Норвегийн ард түмэнд британчууд маш олон талаар тусалж исэн. Үнэхээр янз бүрээр түүний нэгэн жишээ нь Норвегийн хаан 7 дугаар Хаакон болон түүний засгийн газар парламентын 150 гаруй гишүүнийг Англид оргиноход нь англичууд тусалж исэн британчууд. Тэгээд тэд нар чинь энэ дайн дайсны хөллөөс хол тэр ямар нэгэн шийдвэр гаргах те төлөвлөгөө боловсруулах ер нь ирээдүйд нь Норвег яах юм гэдэг энэ бүх шийдвэрийг чинь Британд тэр гаргаж байгаа байхгүй аюулгүй байдлыг хангаж штэ энэ нөгөө алтан уургийн хүмүүсийг тэгэхээр ийм Английн нутаг дэвсгэр дээрс тэдний хөргийг тэмцэж чинь гэсэн үг maaхан тэнгүүд өө эн чинь зугцсан юм шүү тэгэл Англид очиод нөгөө нуугдсан юм шүү гэж бодж ивэл тийм биш шүү алтан уург гэдэг чинь өөр утгатай. Жишээ нь мэрэгдүүд тэ довтлоход гэр бүлэрээ зөвхөн Тэмүүжнийг бурхан халдвал руу зүгтаалгаж байгаа шүү дээ. Тэмүүжин чи амьд л байж. Амьд л байх юм бол яаж игээл бид болчихноо. Чи л амьд байх юм бол биднийг яаж ийг болгоно гэд. Яг тэгэхээр тэр гэр бүлд
тэр өнчин өрөөс хоцорсон тэр гэр бүлд ганц түших тулах хүн Тэмүүжин л байсан байхгүй. Тэгээд Тэмүүжин бурхан халдун ууланд нуугдж жагаад амь гарахад тэр мөчөд мэрэгдүүд их нэрийг нь аваад бүртийг аваад явчлаа шүү дээ. Тэгэхэд Тэмүүжин үнэхээр амь гарсан бурхан халдун ууланд тэр нуугдж жаад тэгэнгүүт эренгүүтээ эцэг шиг нь хайрладаг тойрлхан дээр очиод багын найз жамуух дээр очиод туслаач гэсэн. Тэгэхэд нөгөө чинь тий бөөн зэрэгүүдтэй очиод эхнэрийн авахаас гадна мэрэгдэг тэр чинь үнсэн товрог болгол шүү дээ. Тэгэхээр ийм утгатай шүү манайхан тий. За ингээд нөрөгчд тэр талгарсан сэтгэлийн илэрхийлэл болгож жил бүр 50-аас 60 жилийн настай тийм нэг гацуур модыг Лонд руу илгээдэг болж түүнийг нь 500 ширхэг цагаан гэрлэр гоё яг чимгэлдэг уламжлалтай. Тэгэхээр Трафалгарын тэр сүлд модыг та бүхэн Лондонд байгаа монголчууд маань тий сүлд модыг ингээд зураг авах юм бол түүх нь ийм гоё шүү. Жил бүр 40 гаруй сая хүн энийг үзэж сонирхдаг гэж байна энэ модыг. За баярлалаа. Хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажилтныг танилцуулаад өргөжлүүлье. Боломжийг бүтээн, хандлагыг түгээн мөнгөлдөө системийн хамт олон маань ивэнтдэж байна. Тэгэхээр Улаанбаатар хотын одоо бизнес эдийн засгийн шин төв болгон хөгжиж байгаа. Одоо Мишель Экспогийн хойд талд хөө те хаавал дүүргийн 20 дугаар хороонд баригдаж байгаа Томо Тауэр гэдэг байгаа. А болон Б блокоос бүрдэх 15 давхар бүхий худалдаа үйлчилгээний офис, за орон сууц хослсон юм зохицолбор байгаа. Тэгэхээр Томо Тауэрын гол онцлог бол давуу тал нь ирээдүйд үн цэнэ өгөх байрлалаас гадна Японы зэн концепцийг одоо шингээсэн орчин үеийн интерьер дизайн тогтчлолтой гэдгээр онцлогтой. За энэ тогтчлбор төвийн барилгын ажил одоо өнгөрсөн оны 9-р сараас эхэлсэн. За эх оны 1-р улиралд ашиглалтанд орно. Тэгэхээр Томо Тауэр төслөөс бизнес эрхлэгчид хөрөнгө оруулагч нарт зориулж одоо өөрийн бизнес хөрөнгө оруулалтаа тохирох офис, худалдаа үйлчилгээний талбайг одоо худалдаа авч бизнесийн үнцийг хөрөнгө оруулалтын үр өгөөжөө нэмэгдүүлэх онцгой саналыг та бүхэн тавьж байгаа. За тэгэхээр яг сайтаар нараад тарах юм бол ингээд кофе шоп болох боломжтой, дэлгүүр оршоо болох боломжтой гэдэг ингээд офсуудыг сонголтуудыг бол гаргаад өгчихсэн байлээ. Тэгэхээр 5 сарын дуустал одоо та бүхэндээ 10% урьдчилгаа, 10% л урьдчилгаа өгнө. Тэгээд 20% нь болохоор 12 сарын хугацаанд хүүгүй хувааж төлнө. За үлдсэн 70%-ыг барилга ашиглалтанд орсны дараа уян хатан нөхцлөөр төлөх боломжийг та бүхэнтэй санал болгож байгаамаа. За тэгэхээр Мишель Экспо төвийн одоо баруун хойнд байрлаж байгаа Дизайн Централ 3 давхарт одоо 301 тоотод та бүхэн очиод бас уулзаад ярилцах боломжтой. Мөн холбогдох утас нь 77 тэг 8 тэг 6 гэсэн утсаар холбогдох боломжтой. За Facebook дээр нь дагчвал бас их бүх мэдээллийг тав тухтай авах боломжтой байдаг. За Томо Тауэр гэдэг та бүхэн энэ дэлгэсэн дээр гарч байгаа хаягаар дагаад дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За их л одоо бас гоё орчин ер нь тэнд бүрдэж явах шиг байна. Тэр дундаа одоо тэр орчинд энэ Томо Тауэр тийм гоё бизнесээ эхлүүлчихвэл ямар гоё юм бэ л гэж бодож чинь да. Тий. За улс орнуудын 10 содон биеийн 3-т нь нэг цэнгэлдэх хүрээл юм байна. Хятад улс 2011 онд Коста Рикад 100 гаруй сая Америк доллараар цэнгэлдэх хүрээл барьж өгөх зүгээр бэлгэлцсэн. Энэ бол ер нь улс орнуудын бие биедээ бэлгэлсэн бэлгүүдийн хамгийн үнэтэй гэж магадгүй. Зүгээр л өгсөн. Коста Рикагийн үндэсний цэнгэлдэх хүрээлэн болсон энэ байгууламжинд бүр 35 мянган хүний судалтай. Яг тэр Төв Америк дахь анхны бүр орчин үеийн цэнгэлдэх хүрээлийн. Одоогоор хамгийн сүүлд баригдсан баг спортын зохицолбор гэж хэлж болох байх. За мөн Хятадын засгийн газраас Этиоп энэ Африкийн те Этиопийн нийслэл Аддис Абеба хотод мөн Африкийн холбооны төв байрыг нь бүр 2012 онд шинжилээд бариад өгсөн. Тэр нь бүр 200 сая Америк доллар өртөгтэй. Оронд юу шавг. Зөвөр ингээ бариад өгсөн. Бүр үнэтэй бэлэг. За ямар ашиг сонирхол яваад байна гэж бодож байна. За одоо яг асуулт нь зөв. Тэг үнгүү бяцлах хавхан те болгоны нөгөө хавхан л байдаг гэдэг чинь л юм шүү те. За юу заа гэж. Яар тий. Ямар ашиг сонирхолтой ч юм уу тий. Тиймэрхүү юм ярих юм болов гэж бодсон шүү дээ. Ерөөс тэгэж штэ. Одоо энэ Төв Америк улсууд гэдэг нь дампуу тий. Энэ Африк улсууд бөөн дампуу. За хятадууд л тий одоохондоо мөнгөтэй штэ энэ чинь. Одоо бол хятадын 90% мөн штэ. Тийм. Гэтэ үрдийн юм гэж байхгүй ч гэсэн одоохондоо бол хүчрэлгээ штэ. Яаж буруушах арга алга одоо тэр будаг улсаа чинь. Коста Рика танад гоё ингээд цэнгэлт хүрээлэн бариад өгчээ. За энэ Африкийн холбооны байр гинөө. Пөөх танах чинь 50 60 улс байдаг үстэй. Тэр холбооны байрч бид нар үнгүү бариад өгч байгаа. Гүшээ тэгэл та гээд. Тий. Барилга бол нэлээд удаан настай шүү дээ.
Энэ болгон дээр хятадын засгийн газар барьж өгсөн дөө гэд ингээд нэг дан ингээд нэг даалт ухамсар суулгаалгаа тийм үү. Ер нь ингээд нэг тусламж ингээд өгөөд байна. За нэг нэгдсэн үндэсний байгууллагын хурал боллоо шүү дээ. 50-ны асуудал яахан бэ гэд. Пүү хармаад энэ ч 50-60 улстай сууж байгаа хөхгүй хятад. Гэхдээ цаана ийм л юм болж байгаа. Гэхдээ нэг юмыг манайхан сайн ойлгоорой. Энэ цэнгэлдэг хүрээлэн тэр барилгыг бариад өгье бэлэглэе гэж шүү дээ. Тэгээл та гэд аммаар шүү дээ. Гэхдээ нөгөөдөл чинь нэг л шаардлагатай. Тэгөө харин ажилт нь хятад байна шүү. Эднэрийг бид нөр өөрсдөө бүгдийг барьна шүү. Тэгээд гэхэр одоо ингээд би нэг 100 сая нэг стадион барих гэж бодъё те. Ажилт нь хятад. Цалингаа авч байгаа хүмүүс нь Коста-Рикач биш, нөгөө Этиопч биш. Хятад л цалингаа авна. Бараа бүтээгдэхүүн нь хятадаас л ирнэ. Тэгэхээр хятадын нэг одоо нэг цементийн газар те нэг цонхны шилний газар ямар ч гэсэн эдийн засгийн эргэлтэнд мөнгө нь орчиж байгаа юм. Энэ зээлийг нь хятадын банк л гаргана. Ингээд сайхан мөнгө эргэлдүүлж байна. За нэг хятад алдаад юу ч хэлэхгүй дээ. Нөгөө мөнгө нь дотор л эргэлддэг байхгүй. Тэгээд харин нөгөөдөл чинь ер нь сэтгэл зүйн өөртөө л хоцорчдаг байхгүй. Одоо чинь манайх туулын зам барих гэсэн шүү дээ. Хятад л барих гэсэн шүү дээ. Бүх юм хятад л байсан байхгүй. Манайд ер нь ямар их ашигтай гэдэг зүйл байна. Одоо энэ нөгөө гудамжны ингээд нэг бордюр солиод байна шүү дээ. Бордюраа бүр жил болгон сольж болно ямар хамаатай. Хэрв тэр нь яг Монгол компани тэр бордюрыг хийдэг гэх юм бол яг эдийн засгийн эргэлдээл байх юм. Гэтэл эн чинь хятадаас орж ирэхээр ашиг болчиход байгаа байхгүй. Одоо энэ 7 буудлын хүртэл бүх орон сууц барьж шүү дээ. Яг хятад компани шалгарчаад. Энд Монгол компаниуд барилга барьж чадахгүй болсон юм. Хаасайг гой барилгууд байна. Бүр хаасайг бүгд л Монгол компаниуд шүү дээ. Монгол компаниудыг хэр бариулсан бол эн чинь Монголдо эргэлдэх ингээ эргэлдэх байхгүй. Яагаад хятадын ингээд нэг ийм сонин зөөлөн хүчний бодлоор манай Улаанбаатар хотод хүртэл яваад орчвоо гэдэг асуултанд бүгдээр хариулах жижигээр. Одоо энэ боржуурны асуудал одоо бүр нэг ийм өглөө болгон болж идэг, өдөр болгон явж идэг, тэрээс шийдэгддэг нэг хууль ёсны юу байхгүй юм шиг те. Энэ бол айгүй тийм сонин нэг ийм те. Тэгэхээр улс орнуудын 10 содон бэлгийн 3-т нь цэнгэлдэг хүрээлийн тэр өгж байгаа нь цаана бүр те хатгаж байгаа сте. За хоёрт нь халимны шүд байгаа. За хүмүүсийн тэр бүр нүдэрээ харж гартаа бариад байдаг нэг онцгой зүйлийг Британий хатан хаан асан тэнгэрт байгаа 2 дугаар Элизабет хатанд 1963 онд хамаагүй номхон далайн бүр Фижигийн ард түмнээс одоо бэлэг болгон өгсөн. Тэр нь халимны шүд. Фижи. Энэ арлынхны соёлд хамгийн үнцэнтэй эрхэм дээд бэлэг нь болохоор халимны шүд. Нутгийн болохоор энэ халимны шүдээ табуа гэж нэрлэдэг. Фижичүүд яаж энэ халим шүдийг авдаг гэхээр далайн эрэг дээр ингээд халим шидэгчтэй шүү дээ ер нь тий. Далайн эрэг дээр гарч ирсэн авраг халимны дооч шүдийг бүтнээр нь ингээд суглаа аваад тэгээд түүнийгээ засаж янзлаад чимэг зүйлд хийдэг ч юм уу эсвэл дээр нь бүр зураг зурдаг тийм уламжлалтай. Тэгээд хурим найр, оршуулга, төрийн айшил зэрэг хамгийн хүнстэй хамгийн том тэр ёслуудтай яг энэ хамгийн том бэлэг нь болдог. Тийм бүр 100 жилийн уламжлалтай. Ялангуяа 19-р зууны дунд үе хүртэл эн чинь халим эрэг дээр өөрөө гарч ирэхний ховор байлаа шүү дээ. Тийм учраас одоо табуа ч гэсэн энэ халимын шүд ч гэсэн өөрөө ховор үнэтэй бэлэг байсан байна. Маш үнэтэй, маш ховор учраас. Орчин цагт табуаг болохоор зааны ясаар, далайн морины соёогоор дуурайлгаа игээд хэдэн мянгаар нь борлуулах нэмэгдээд байгаа. Гэтэ тэрнээс болоод бас л ингээл ховорч олдоо гэх хэмжтэй. Халим бол одоо бидний мэдэх одоо бүх төр халим, цэнхэр халим гэдэг шүдгүүлтэй. Тэгээ би бас жоохон гайхаад нөгөө нэг шүүн хооллогч амьттай байдаг одоо шүдний сойц шиг одоо тийм зүйлэр ингээд усаа шүүдэг тий. Энэ бас нэг өөр төрлийн. Аврах том 50 тонны жинтэй сперм үйл вэ штэ. Тэр чи одоо шүдтэй штэ. Маш том шүдтэй байхгүй. Одоо 20 бараг 20-с 26 ингээд хос тийм маш том шүдтэй бүр шүдний 20 см ийм том шүдтэй байхгүй. Тэр аврах том амьтан чинь шүдгүй юм шиг харагдсан зүгээр. Энэ шүдтэй. Яг нөгөө дэлхийн далайн гахаан төр чинь бол нэг халимны төрөлдөө ордог тийм шүдтэй л дээ тэд нар. Тэдний л яг хөө тийм л юм. За. Шүдтэй халим байгаа. За нэгт нь улс орнуудын 10 содон бэлэг дотор цөмийн товчлуур бэлгэлж ирвалцсан нэг тохиолдол байт. Яа, дар гэдэг юм уу? Битгий дар гэдэг юм. Америкийн нэгдсэн улсаас Оросд бэлгэлдэг юм бүр 2009 онд. Оросын холбооноос цөмийн зэвсгийн хиймэл товчлуур бэлгэлж байгаа шүү дээ.
Даапаалсан юм шиг санагдаж байна. Одоо та нар ийм юм дуртай өстэй гэж байна. Тэрэн дээр шинээр тохируулах гэдэг нөгөө бичиг байдаг байхгүй шинээр тохируулах гэсэн бичгтэй. Энэ бэлгэдлийн товчлуур нь болохоор хоёр орны харилцааг шинэ хэлбэрт оруулах цаг ирсэн гэдгийг одоо тохиолж байгаа. Уул бэлгэдэл нь. Бүх юм мартъя гэж юм байна шүү дээ. Тухайн үед эд яригч байсан нөгөө хоёр улсын цөмийн хушууг цөөлөх тухай яриа хэлцэг ер нь давхар сануул суудахаа болгохтэй. Нөгөө Америка танах цөмийн хушуугаа цөөлөөч тэнгууд өөдөөс нь тийштэй танах ч гэсэн цөөлөөч гэгээд энийгээ мартахгүй хүүднээс энийгээ бэлгэлж авахгүй бие биендээ. Тэгээ шинээр тохируулах гэдэг бичгтэй. Товчлуурыг болохоор ерөнхийдөө Барак Обама өгж байгаа. Гэхдээ нөгөө түүнийг төлөөлж хэн төлөөлж өгсөн гэхээр Хиллари Клинтон Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавровт бэлгэлж байгаа. Женев хотно болсон нэг юугаар уулзалтаар. Ямар хошин юм бэ? Гэхдээ Америкчууд нь нөгөө шинээр тохируулах гэдэг орос үгийг перезагрузка гэдэг тэр үгийг буруу бичсэн. Перезагрузка гэдэг. Энэ маш санаа зов маралтай. Яг тэгвэл шинээр тохируулах биш, шинээр ачааллах, шинээр ачаал хэтрэх, хит ачааллах гэсэн утгатай. Шинээр тохируулах тэр товчийг Лавров Клинтон хоёр ингээд зэрэг дарсны дараа Орос Америк харилцаа нэг хэсэг мэдгэтгүүцэх сайжирсан явуулна. Тэгээд цөмийн зэвсгийн толгойг цөөлөх, Ираны эсрэг хориг арга хэмжээ ингээ хамтдаа авах, Оросын эсрэг хэрэгжүүлж байсан Америк эдийн засгийн хорийг суслах гэх мэт хэд наашилтай өөрчлөлт гарч ирсэн. Гэсэн ч хоёр орны харилцаа үнэхээр ачаалаа тэглгөөлөө нэг хит ачаалах гэдэг буруу үгээр бичсэн шүү дээ. Тэгээд 2014 оноос хойш эргээд моцсон. Тэгээд одоо энэ шинжээчтэй 2 дугаар хүүтэнд ангиж нэрлэдэг шүү дээ. Одоо ч гэсэн ямар аимшиг харилцаанд бүрээд энэ буруу бичсэн үг бүр ингээд нэг цаана ёртой юм шиг байсан бод. Амны бэлгээс аштын бэлэг гэж энэ дээ. Тийм. Тэгээд ер нь ингээд нэг цөмийн товчлоор бэлгэлдэг нэг бүх бэлгүүд амар гоё яхад энэний хамгийн тэнэг нөөс. Яг цэнгэлдэг хүрээлж байгаа чинь л да. За ингээд 10 сонирхолтой бэлгийг танилцуулаад дуусваа тий. Сонирхолтой байлаа. Тэгээ нөгөө заавал мэдэх ёстой бас нэг юм бэлгүүд ч юм шиг тий. Гэснээс энэ Украин юу басныг бас хэлэхэд Украинч нөгөө маш их тийм цөмийн зэвсэгтэй цөмийн хушуутайс байхгүй. Тэгсэн чинь 96 онд л үү дээ. Юуны гэрээ гэдэг лээ дээ. Варшавчлаа. За нэг улсын прагчл. Тэр ингээд гэрээгээр Украинаас бид нар цөмийн зэвсэггүй улс болъё гэд. Тэгээд бүх цөмийн зэвсгээ байхгүй болгоод хушуу мушуугаар орсдог гэд. За ингээд манайх энэ олон улсын гэрээ хэлцээрийн дагуу бид нар цөмийн зэвсэггүй улс болсон шүү гэд гайхуулсан чинь одоо Оросод та нар ч одоо цөмийн зэвсэггүй л үгээд дайрцаахгүй. Тэгэхээр маш хоёр талтай шүү юм болгоо. Тэ? Яг тийм болсон шүү. Ямар муухай. Та Оросын талд байж болно, Украин талд байж болно. Гэхдээ яг бодит байдал нэг ийм л юм болсон шүү. Тэрвээ тийм бол өстой муухай юм. Хэрвээ биш яг тийм болсон. Монголчууд маань бас нөгөө хонь тий урд төршт маань бас тахал гарч хахад хонь бэлгэлж ийсэн. Тэр өстой гоё төг шүү бас. Тэгээ амьдэр нь гаргаж ирсэн тий. Бас ингээ содон гэдэгтэй бас орж болохоор. Маш сод. За баярлалаа. Нэвтрүүлгийн ТV Одмондөр радио 107 83.3 хүссэн хостелгоноор та бүхэндээ хүрлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Номин 5 компани болон боломжийг бүтээн мөнгөлдөө систем ивэнтгэж хамтарч ажиллалаа. За студид төгтөгцөндөө урнаанаар ажиллаа. Дараагийнхаа бидний мэдхгүй дэлхийн нэвтрүүлгээр эрг уулзтлаа. Баяртай. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.